За би бол зарчмын хувьд дэмжиж чинь. Тэгээ бум учир гişүнд бас баярлалаа. Уг нь зарчмын юм яриад байна. Хаана энэ дөрвөн одоо багц төсөл шүү дээ. Энэ дээр эдийн засгийн хүндрлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл гэж нэрлэж байгаа. Тэгээ эдийн засгийн хүндрлийн үе чигээ тодтогч нь ч бас юу юм бэ бас ойлгохгүй байна. Ерөн зүгээр яг хаа тодорхой хэмжээнд бас энэ боловсролын чанар хүртээмжийг сайжруулах асуудал угаасаа байна. Бидэд бас улсын төсвөөс болон орон нутгийн төсвөөс чадах болцоотой хэмжээгээр энэ асуудлуудыг зохицуулаад явж байгаа. За гэвч одоо бас яг энэ байршлын үед одоо бас тэргүй ээлжинд авч үзэх ёстой. Анги дүргэлтийн буюу тэр тэг 30-40 хүүхдээс хитрээд одоо нийслэлийн хэмжээнд чинь 50-60 одоо хүүхдүүд нэг ангид суугаад хичээлж байгаа юмнууд байна. 3 ээлжээр хичээлж байгаа зүйлүүд байна. Энэ өөрөө иргэд нөгөө Монгол Улсын үндсэн хуулиар заасан сурч боловсрох эрхийг зөрчөөд байгаа асуудал байхгүй юу? Багш нарын одоо хөдөлмөрийг бас мүлжөөд байгаа асуудал нийслэлийн хэмжээнд асар их байна. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ бас хэр энэ төслүүд чи орж чадж байгаа юм бэ гэдэг яг тодорхойлооч. Нийслэлээр одоо яг энэ төслийн хэмжээнд хичнээн сургууль цаашдаа баригдана гэж тооцож байгаа. Хамгийн их одоо зөрчилтэй буюу суудал одоо дүүргэлт гэдэг анги дүүргэлт чинь нийслэлээр байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ яг хичнээн одоо энэ төслөөр хичнээн одоо сургууль цэцэрлэг баригдах юм бэ? Энийг яг тодорхойлооч. Тэгээ нэг юм авдаг бас ингээд тараагаад л ингээд үр ашиг нь мэддэхгүй байдлаар явбал одоо бас хэр зохистой юм бол та би сайн мэдэхгүй байна. Энэ дээр бас чиргал дарга яг тодорхой хариулж өгөөч. За хоёрдугаар асуудлыг нь би энэ Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төсөлгээд тавьчих. Энэ юу н ямар учиртай төсөл вэ? Ямар салбарууд хамрагдах вэ? Ерөн зүгээр одоо энэ төслийн үр дүнг хэрэгжүүлснээр юу гэж хараад бас энэ зайлшгүй төсөл хэрэгжүүлэе гэж байгаа. Ямар өртөгтэй төсөл байгаа юм бэ гэдэг зүйлийг нэг товчхон хариулаач. Дөрвөн бусд асуудал дээр бас идэр бат гişүү асуучж байгаа учраас би давхцуулаад явах уу. Энэ хоёр одоо асуултыг гочлож хариулаад сангийн амнаас нэг зүйлийг асууя. Энэ гадаадын зээл тусламжийн одоо ашиглалтын асуудал чинь ингээд төсвийн тусгай доктортой байдлын хуулийн тусгай шаардлага нийцээд явахгүй байгаа шүү дээ. Тэгээ бидэд ингээд зээл аваад нэг хууль батлаад тэгээд одоо алийг нь тэргүй ээлжинд хэрэгжүүлэх үү эсвэл тухайн төслийг хэрэгжүүлэх тухайн жилийн санхүүжилтийг нь олгож ядахгүй тусаах байдлаар гэдэг юм уу одоо ингээ маш бага өчүүхэн жижиг хэмжээгээр яваад энэ төслүүдийн чинь үр ашиг ашиглалт асар их удаашрж байгаа шүү дээ. Ийм байж хаад бид нар ингээд яваад байж байгаа нь болж байгаа юу? Ингээл аваад л байдаг. Тэгэхээр яг зүгээр одоо бас нэг улсын хурлын нэр үхий гишүүдээс хуульд явж байгаа. Гэхдээ энэ бодлого ингээд зөрчилдөд байгааг юу гэж бодож байгаа вэ? Энэ зээл тусламж болгон чинь хууль байхгүй. Зээл тусламж болгон чинь хуулийг хэрэгжүүлэх ёстой үүрэг хүлээж байгаа гэсэн үг. Тэгээ яг энэ ач холбогдлын үед энэ хуулиудыг ирэмблээд энийг нь хэрэгжүүлэхгүй тэрийг нь хэрэгжүүлнэ. Энэ төсөл дээр жишээ нь газрын төсөн дээр 1.7 их 80 төгрөг жилдээ хэрэгтэй байгаад 200 тэрбумыг өгөн ч гэдэг юм уу. Ингээ бид ингээд аваад байгаа мөртлөө зээлийн ашиглалт чинь ерөөсөө болохгүй шүү дээ. Тэгэхээр энийг бодлогын өрөөнд юу гэж харж байгаа вэ? Энэ одоо бас ингээд авдаг бас яад юм бол доо зүгээр хэдэн жил энэ багцаараа хэрэгжих үү? Энэ асуудал дээр бас нэг тодорхой сангийн ам хариулж өгөөч. Ингээ 3 асуултанд хариулж өгнө үү? Чаргал дарга хариулъя. 4-р микрофон. За Бачаргал боловсролын яам гишүүний асуусан эхний 2 асуултанд хариулъя. Гишүүний асуусанчлан ээлжийн коэффициент бол одоо хамгийн чухал нэг гол шаардлага үзүүлэлт байгаа. Тухайлх юм бол Улаанбаатар хотод одоо урьдчилсан судалгаа хийгдэж одоо баригдахаар бэлтгэл хангаж байгаа. 17 сургуулийн тухайлх юм бол Баянгол дүүрэг ээлжийн коэффициент 1.8, одоо Сонгон хайрхан Сүхбаатар дүүрэг ээлжийн коэффициент 2.1, 1.6 та одоо ингээд 640 хүүхэдтэй гих мэтчлэн энэ сургуулиудын ээлжийн коэффициентийг бол энэ тэргуунд авсан. Ээлжийн коэффициент 2 руу төгөх тусам 3 ээлж рүү орох эрсдэл бол хамгийн өндөр байгаа. За тэгээ бас улсын төсвийн хилцүүлгийн үеэр ерөнхий хилцээр энэ төслийн санхүүжилтийн ерөнхий хилцээр орж байсан. Тэр үеэр бас улсын хурлын гишүүдээс гаргасан саналын дагуу бас нэмэлт бас судалгаа хийгээд ялангуяа нийслэл хотод ата ачаал өндөртэй байгаа зарим нэгэн байршлууд дээр бол одоо нэмэлт судалгаа хийгдэж байгаа. Ялангуяа энэ 3 ээлжийн эрсдэл рүү орох эрсдэлтэй байгаа сургуулиуд тухайлх юм бол бас Чингэлтэй дүүрэг дээр нэмэлт энэ судалгаанууд хийгдэж байгаа. Ягаад гэвэл энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтад бол бас нэмэлтээр зарим нэг төслүүд орсон учраас судлагдаж байсан энэ тоог бол бас нэмэгдүүлэх байдлаар ингэж өөрчилсөн байгаа. За хоёрдугаар асуулт энэ техникийн мэрэгжлийн болон техникийн боловсролын салбараар дамжуулж энэ хөдөө аж ахуйн салбар дахь хүний нөөц
мэрэгжлийн салбарт ажиллах хүний нөөцийг одоо хөгжүүлэх талаар гол зорилтын төслийн хэрэгжилтэнд хангагдж байгаа. Үндсэндээ бол 20 сая Америк долларын санхүүжилт чиглэж байгаа. Тухайлх юм бол хөдөө аж ахуйн салбарыг чиглүүлж авсан нь өөрөө энэ сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарын техник технологи, хувийн хвшлийн хөгжлүүд асар хурдцтай явагдсан. Харин яг түүнийг дагсан хэрэгжилт хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах үйс боловсон хүчин бас нутагталтай. Түүний гол шалтгаан нь суралцах орчин. Ялангуяа заавал 4 жил бакалавр дээд боловсрол гэлтгүүгээр яг мэрэгжлийн боловсрол эзэмшээд 2 жил 3 жилийн хугацаанд ингээд бэлэн ажлын байран дээрээ гарахад суралцах орчин, лаборатори, за дадлагын бааз, за эдгээр боловсон хүчнийг хангах шаардлагатай одоо орчныг бүрдүүлэх гол лабораториуд эдгээр зүйлсд бол зээлийн зориулт зарцуулагдахаар төлөвлөгдсөн байна. За ажлын хэсгээс нэмж хариулъя. За 4-р микрофон сангийн дэд сайд хулан. За сайн байцгаана уу, сангийн дэд сайд хулан сайн зориг гишүүний асуултанд хариулъя. За сайн зориг гишүүний хөндөж байгаа асуудал бас яг тулгамдаад байгаа асуудал мөн үү гэвэл мөн бидний гадаад зээлийн асуудал бол өрийн удирдлагын тухай хууль болон одоо засгийн газрын журмаар зохицуулагддаг. Гэтэл ашиглалт болон гүйцэтгэл нь болохоор төсвийн тухай хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр энэ дээр бол одоо энэ хэрэгцээ шаардлага бол өнөөдөр яг тулгамдаад байгаа учраас бас ингээд хуулийн төсөл өргөн баригдаад явж байгаа. Гэхдээ цаашдаа бид нар илүү цогцоор шийдэх юм хэрэгцээ шаардлага байгаа. За 1991 оноос 2025 оныг хүртэл нийтдээ бид нар 35.8 их найдын зээлийн хэмжээ баталж ашиглалт нь 21.1 их найд буюу 14.7 их найдын ийм үлдэгдэлтэй байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг талаас одоо уялдаа холбоог хангах, дээрээс нь зээлийн ашиглалтыг бид нар мөнгөн суурьаас аккурат суур руу шилжүүлснээр энэ асуудал шийдэгдэх юм боломж бий болох юм аа. Тэгээ зээлийн одоо зориултын тухайд бол одоо 91-ээс 99 оны үед илүү одоо зах зээлийн одоо эдийн засаг руу шилжиж байгаа шилжилттэй холбоотой ийм зээлүүд байдаг байсан бол 2000-аас 2009 оны хооронд дэд бүтэц бий болгохтой холбоотой. За 2010-аас 15 оны тухайд одоо эдийн засгийн өсөлтийг даган авах одоо зээлийн хэмжээ бол нэмэгдсэн. За 2016 оноос 25 оны үед бол энэ хэмжээ бол одоо огцом нэмэгдсэн байгаа нь бидний одоо ярьдаг хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг гадаадын зээл хөнгөлөлттэй их усрээр санхүүжүүлэх юм хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдож ингэж бий болж байгаа гэж ингэж хэлж болно. За нөгөө талаас энэ хөгжлийн бодлогыг одоо хэрэгжүүлэхийн тулд бид нар ийм санхүүжилтийн их усрыг шийдэх юм хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болоод байдаг. Нөгөө талаас нь хөнгөлөлттэй их уср олдох одоо байдал нь бас тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал байдаг тул бид таны одоо саналыг тусгаад цаашдаа аккурат сурлуу шилжих асуудлыг бас боловсруулад шийдэл гаргаж явъя гэж бодож байна. Сайн зориг гишүүнд тодруулна. За сангийн дэд сайдад бас баярлалаа. Маш чухал юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ суурь юмлууга бид хэд бас одоо энэ парламент бас асуудлыг суурьаар нэг зөв болгочих хэрэгтэй. Биенээ хуурж байгаа юм шиг баахан зээлийн хилцээр баталчаад яг тэрний нөгөө зарцуулах гүйцэтгэлийг ярих болохоор энэ улсын төсвийн тусгай шаардлагатай холбоотойгоор болохгүй байна гэдээ явдаг. Ийм нөхцөл байдлууд энэ зээллийн үр ашиг, үр өгөөжийг ерөөсөө уламжлал багасгах гэсэн үг. За энийг одоо бас өөрийн чинь саналыг 100% дэмжиж байна гэдэг зүйлийг хэлье. Бачаргал дарга та яг тоо хэлсэнгүү. Энд одоо яг нийслэлийн гэдэг юм хамгийн их одоо сурах их хэрхэн зөрчигдөж байгаа нийслэл дээр яг хичнээн сургууль цэцэрлэг баригдахгүй гэсэн та юм хэлсэнгүү. Хоёрдугаар Чимбүүрэн сайдад би бас нэг зүйлийг хэлж байгаа хэлмээр санагдаж байна. Энэ туулах чадвартай яг эмнэлгийн тусламж үйлчлэгийг үзүүлэх энэ автомашины одоо хуваарлт дээр төрийн тусгай албаагчдын эмнэлгийг хамруулж өгөхийг хүсэж байна. Энэ хилчдэд үйлчилдэг. Алс бүглүү газар нутагт байгаа хилчдэд наазахын эмнэлгийн тусламж үйлчлэгийг бас За бачаргал дарга нэмж хариулна. За гишүүний асуултад нэмж тодруулж хариулъя. Тэгэхээр нийслэл Улаанбаатар хотод төлөвлөгдөж урьдчилсан судалгаа хийгдэж байгаа 17 сургуулийн Баянгол дүүрэгт одоо 960 хүүхдийн хүчин чадалтай 2 сургууль, Сонгон хайрхан дүүрэгт 320 болон 640 960 гэх тус ийм хүчин чадалтай 4 сургууль, Сүхбаатар дүүрэгт 3 сургууль, за Баянзүрх дүүрэгт 640 болон 640 хүүхдийн хүчин чадалтай 2,
960 хүүхдийн хүчин чадалтай ингээд нийт 4 сургууль, хаан бол дүүрэгт 4 сургууль. За эдгээр нь мөн одоо ээлжийн коэффициент гэж үзээд байгаа 1.8-аас 2.3-ын хооронд ийм өндөр эрсдэлтэй зайлшгүй нийгмийн шаардлагатай авах хэмжээнд байгаа. Гэхдээ бас нийслэл Улаанбаатар хотод бас нэг том бэрхшээл бол энэ газрын асуудал байгаа. Эдгээр ингээд маш тулгымцсан За жин бүрэн сайд сайн зөриг гишүүний саналыг анхаарна үз. За ингээд аюушийн хариун заяа гишүүн асуулт асууна.